За сайн байцгаана манайхаа. Би тэгэхээр та бүхэнд өнөөдөр хэрхэн яаж 10 сая төгрөг манифесташн хийсэн талаараа ингээд нэг хуваалцъя гэж аахгүй. Оолсон матуулсан. Би анх YouTube хийх гэж оролж байхдаа ингээд нэг формул ярих гэж үзсэн шүү дээ ингээд. За сайн байцгаана манайхаа. Тэгэхээр ингээд энэ дугаартаа ингээд угаасаа ингээд нэг надад шаахгүй юм билээ гэж. Тэр яхаа. Өдөр миний талаар хуваалцах зүйл нь юу вэ? Ер нь manifestation гэж яг юу вэ? Бас ингээд та бүхний зарим нэг нь мэдж ажиллан 2 жилийн өмнө миний амьдралд үнэхээр нэр даал болцсон байсан байхгүй юу? Амар лалрын байсан шүү дээ. Энэ жижигхэн шоп мандаа бургаал. Тэ мангар олон сая төгрөгийн өртөө. Мангарах ууртай, стресстэй. Тэ хайдаж маягдцаа. Лалрын л байсан шүү дээ. Яа, буцаа харсан чи босгоц лээ амьдрал. Тэгэхээр ингээд нэг би яг manifestation гэдэг ингээд сэдв би угаасаа айл дээр үес мэднэ. Угаасаа нэг наа бацаан байхад л нэг нууц гэл нэг ном шаадаг лээсэн. Чи зүгээр төсөөлөөр бүгднийг өдөрдөж чадна. Скол ингээд нэг чи vision board ингээд үүсгээл. Тэгээ нэг мэтгэл ингээд хүрчнэ. Гой шааж штэ. Хэдүүлээ зоноос очил да. Тэн бүх ингээд нэг одоо нэг YouTube дээр гүүрнэр ч юм уу эдгээр ингээд зүгээр toxic positive shit-ийг л ингээд бид нар сурчлаад байгаа байхгүй юу? Бид нар ингээд brain rot маягийн орцсон л доо яг үндэ. Гэхдээ энэгээр би тэр manifestation гэдэг зүйлийг үгүйсгэегүй шүү. It happens in болно. Гэхдээ бидний тэр төсөөлдөг шиг маар бол хизээвчлэхгүй. Зүгээр төсөөлө үтчихээ л да. Чи нэг архины addictionтэй хүүхний донтой гамблинг донтой чамд хасах тед байна. Чи тэг ингээл нэг тэмдэглэлийн төвтөр дээр 1000 ингээл нэг те за би ингээл нэг сая доллартай боллоо. Чи зүгээр тэгээд яваад үзцээ. Тим нөхцөл байдлаас болохгүй заа наача. Тим үлгэр гэж байдагчгүй юу? Харин ямар үлгэр байдаг вэ гэвэл бид нар ингээд нэг амьдрал дээр ингээд тулгарч байгаа ингээд энэ челленжүүд энэ obstacles-ыг бид нар өөрсдөө нэг сонгосон. Магадгүй сүнсний контрактаараа бид нар сонгосон байж магадгүй. Эсвэл бид нар өөрсдөө энэ амьдрал дээр өөрсдөө бүтээсэн. Энэ бүх мэдрэл мото үйл явдлуудыг. Тэр ихлийг хүлээн зөвшөөрч. Хүлээн зөвшөөрсөн. Чиний амьдрал ч үнэхээр амар лалар байлаа гэж бодъё. Уналтанд орцсон. Хаваатай ч юм нөхөртэй аягдсан. Үнэхээр chaos, үнэхээр бүр сүрэл. Банк баланс ч бүр хасах тэдэн 100. Зүг төсөөлье заяа. Магадгүй чи өөрөө бүтээсэн л ах тэдрэг. Тэр чи өөрөө бүтээсэн бол тэдрэг бас ингээд нэг засах ингээд нэг нөхцөл хэлвчээс өөрөө бүтээж чадах л байхгүй. Тэгэхээр зөв хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр ингээд нэг амьдралаа шинээр ингээд эхлүүлэе гэж бодож байв. Тэгээ би ч одоо ухаандаа нэг тэр нэг төгөө илүү за мафакарс ингээд нэг юу гэх таад ингээд нэг энэ гэрээ яаж арчилж байгаа хүмүүсийн хараа ингээд эдгээр угаасаа яг юм байдаг чи өглөө 6-аас ингээд босч амьдрч юм ээ. Үгүй өгшөө би бол тийм төрлийн ингээд нэг зөвлөгөө өгдөг хүн биш зөө хэдүүлээ зүгээр хөгжлөөл ингээд ярьчих л та. Би гэхдээ төөгөнхтэй зарим нэг санаат бол айдиатаар нийлдэж шүү. Чи эргэн тойрондоо яаж ингээд хандж чинь тэр чинь чи өөртөө яаж хандж байгаа л хэлбэр гэдэг одоо нэг тиймэрхүү айдиал дээр бол би бол зөвшөөрнө. Тэгэхээр одоо шилбэл жил хагас юм 2 жилийн өмнө энэ хүнд нөхцөлийг би яг яаж давсан бэ гэдэг өөрхөн одоо нэг түүхийг одоо хуваалцъя л да. Уусаа би ингээд нөх хүлээн зөвшөөрөхөөс гэсэн юм аа. I fucked гэдэг би зөв хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу? Өвдөж байгаа шүү дээ. Би ялагдах дургу. Гэтэ тэрээ хүлээн зөвшөөрсөн. Нэгт. Хоёрт энэ бүх мэдрэл мотой нөхцөлийг би бүрдүүлсэн гэдэг бас дахиад хүлээн зөвшөөрсөн. Гуравт би өнөөдөр шийдэж чадахгүй зүйлүүдийг маргааш нь даатгаж сурч байгаа. Харин би өнөөдөр шийдэх чадах зүйлүүд харин өнөөдөртөө иж гисэн. Юу гэвэл ингэсэн ингээд нэг би тархинда коммитмент үүсгэхийг хүссэн юм л да. Одоо мөнгөн дээр
Миний дансанд нэг 14,000 төгрөг байлоо. Гэхдээ нэг зээл нь болохоор хасах нэг 8,000 байлуу да нэг тэр авцаа. Тэгээд тэр чинь бүр янз янз ядраатай зээл бүр тоомжиргүй болчихсон маа тохойд. Сүүлийн 14,000 төгрөг авлаа. Жижиг бүхэл болгож задлууллаа. Тэгээ зөв хүн болгоно зөв рандом хүмүүс өгөөлсөн. Энэгээр би ингээд нөгөө мөнгө үржиж олдож ирдэг мэрдэг гэсэн ухаанаар би бодоогүй. Дөө би тархиндаа сануулгыг өссөн. Би мөнгийг яаж бүтээхийг мэдхийн чинь яагаад би хуваалцах сайн гэж. Зөв баагаар л орлоо л доо. Би өнөөдөр ингээд нэг надад өнөөдөр боломж байхгүй нэ. Тэгвэл би ингээд нэг өнөөдөр яг ямар боломжийг би бүрдүүлж чадах юм бэ? Би ерөөсө гаднаас юм хайхгүйгээс гаднаас ямар нэгэн үйл явдал болол тэ нэг ичид юм шиг. Тэ гинт хүн гарч ирэл. Скол гинт нэг над дээр нэг суглаа ажигдаг чинь тийм үйл явдлыг ерөөсө хайгүйгээс зүгээр би өөрөө бүтээ. Одооноос хаваад би тэгвэл ингээд нэг эхлээд энэ зээлүүдийг ингээд нэг дарахад надад яг юу хэрэгтэй. Надад ямар боломжууд байна? Гэдгээр ингээд хайгаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэл тэр үчин тэр би ч азар вебсайт хийдэм болохоор тэгэл нэг бахан веб халтрууд орж ирсэн азтай. Тэгээ баярлаа. Агтаас нэртэлээс л та. Окей. Тэрнгөр би ингээд тэр үед бас ингээд бас тэ бас гамбалтчмаар санагдаж байгаа байхгүй нэг UFC дээр битмит тавьдаг ч юм уу. Өнөө. Үгүй. Гол зэйлүүдэд төлөөд босгоч. Тэгээд архиндаа дахиад нэг сануулж байгаа байхгүй. Хөшөн чи чадаад шүү дээ. Яг үндэ би энэ нүн дээр ингээд нэг юу гэх юм мөнгөний хэмжээ ч юм уу тэр нөхцлөлөө би ерөөсөө өөр хинтээч би компьютерлээгүй шүү. Зэрэгцүүлээгүй гэсэн. Хүн болгонд л өөрсдөө гэсэн мэдэрдэг шийд байгаа. Их вэ нэ баг вэ хамаагүй doesn't matter. Бүгд л мэдэрч байгаа. Зөвөр би тэгээд тэр үед өөртөө сануулж байгаа. Чи болоод ш. Чи одоо тэгвэл юу ачиж өгшөө. Илүү их ажлыг хийн тулд чамд юу хэрэгтэй юм бэ? Сэтгэл зүйн ингээд нэг тогтморлол байдал хэрэгтэй юм байна. Амар anxiety байж амар anxiety ингээл нэг өдөр болгон юм хум дээр саад энэ яг энэ нэг юм нөө. Би бэлтгэл хийж сурчаа. Гүд сурсан. Тэгэл ингээл амьдралаа баг баг ингээ босгоод ирчээ. Тэгэл ингээл олсон орлого болгонда за баярлалаа гшөө. Мөнгнөөс мөнгөтгөл ярьчлаа. За баярлалаа гшөө. 100 төгрөг болсон ч хамаагүй баярлалаа. Чи одоо хаашаа маргаа. Чи наа хоол идүүлмээр байгаа Москва чи зээлээ төлгээд байгаа Москва чи миний хадгаламжлаа байгаа юм чи айлсан л байна вэ? Яа. Үнээс асууж бол үрж эхэлж байгаа хгүй. Нэг зүйлийг ойлгочих юм энэ дээр. Manifestation vibration гүүгээр хэзэж байдгүй. Vibration гэдэг нь юу вэ? Чи яг яаж мэдэрч чинь яаж акт буюу үйл гаргаж байгаа чинь л хгүй юу? Зүг төсөөл үз. Энерги нэг контроллох дургуун юм заяа. Тэгвэл мөнгө чи энерги штэ. Одоо мөнгө чинь чиний хадгаламжлаа очмоор байхад ч тий чи хүчээр ингээ арх хууцсан байвал хэцүү шүү дээ тий. Скол ингээд мөнгө чинь ингээд нэг чиний зээл төлөл рүү ингээ явцсан байхад хүчээр хадгаламжтай ачвал яаж чи хадгаламж нь суулгарч тахлахгүй юу? Харах ханаар бод чи энерги гэдэг энэ комплекситийг. Тэгээ мөнгнөөс асуу. Гэхдээ мөнгөндөө баярлаа гэж хэл. Дараа нь мөнгнөөс асуу чи хайшаа очмоор. Тэгээ тэр ичид гэдэг зүйл гаднаас ирдгүү маа гэдэг хүлээн зөвшөөрч. Чи ичидийг тэр дотроосоо бүтээ. Яа. Тэгээ ингээ хамгийн одоо нэг чухал зүйл нь юу вэ гэвэл чи амар айцтай байгаа цагт хизээ чи талархаж чаддгүй гэдэг хүлээн зөвшөөрөхтэй. Тиймээс тэр айцтай бол эхлээд нүр тулах байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна. Энд чинь тэгэл хүн болгоны амьдрал нь өөр юм чи. Тэглээч би ямар ингээ нэг хүмүүс зөвлөхөө гэдэг хүнч. Яа айцтай бол нүр тулах. Тэгээ ямар айцсан чамд байна одоо жишээлбэл чи би хэрэг мөнгөтэй болчих юм бол ингээд нэг хүн болгоо надаас мөн их нь ядаргаатай байна гэдэг айц байна уу? Мөнгөтэй болох угаасаа хэцүү өнөтер гэдэг айц байна уу те? Тэр айцуудаа эхлээд дискор хийх хэрэгтэй байхгүй юу? Юу вэ угаасаа ингээд миний тэр ингээд нэг айцууд угаасаа л ингээд нэг намаа ингээд нэг хөтлөж байгаа байхгүй юу? Тэгээд чи ямар хуу энергитэй тиймэрхүү энергитэй хүмүүстэй үргэлж ингээд матч болдог гэдгийг дараа нэг амар сайн ойлгох хэрэгтэй. Тэр үед би хуучин миний байсан бизнес партнерууд ингээд нэг инээтрэ бүх юмнууд болохоор яг надтай л адилхан айцтай л хүмүүс байсан. Тэгэл дандаа fucking хэрүүл болдог ч юм мэдрэл муутай юмнууд болдог. Тэр айцаа ингээд нэг солиод ингээд арай өөрөөр ингээд амьдарч гисэн чинь шүү дээ. Тэр хүмүүс миний амьдралаас гарцсан шүү дээ. Соно. Өөртөө гарчд юм байлаа.
Хэл гэж бодсон. Дараа нь болохоор ингээд нөгөө нэг юу гэх талархаж сурсан. Юун талархаж сурсан байвал амар мэдрэл мотой нөхцөлөд талархаж сурч байгаа хгүй. Тэр ингээд нөгөө мэдрэл мотой хэцүү үйл явдлууд яг үндэ надад хичээл болж исэн юм байна штэ. Илүү ухаалаг амьдрахад туссан юм байна штэ. Хамгийн эцэс хүн өөртөө талархтай юм байл л да. Яагаад вэ үлжтэй те. Тэр ингээд нөгөө нөхцөл байдлаас ингээ айлгүйгээр одоо тэр уналт тэр нэг мэдрэл мотой юмнаас айлгүйгээр яа зөрөгтэй байж сурах. Тэ. Тэгээд би нэг жижигхэн ингээд нэг шүүнч хэлэхэд YouTube гүрүүнэр ч. Амар одоо нэг юм toxic positive байдлуудыг амар ингээд нэг дэлгэрүүлээлээ л да одоо эсвэл YouTube-ээр нэг хэдэн хүүхэн авгаанаар л ингээд нэг эмэгтэйлэг энерги ингээд нэг хэрхэн сэрэх үү чи эмэгтэйлэг энерги ингээд сэрээсэн цагт ингээд бүх өрчөд чиний араас ингээд гүн чи яг л хатан шиг амьдрал ийм мэдрэл шахаад байгаа байхгүй. Энд ч одоо нэг хин одоо хитэн банд араас гүйлэх одоо тэмцээн болоод байгаа юм хайш мэдрэл ээж болохгүй шүү. Тэгэл ингээл нэг ирчүүцгэн чиний өмнөөс л ингээд нэг ажиллана гэж мэгээл what the fuck гоо хэрэг чи тэгэж ярьж байл ч тийм ямар ч хэрэгтэй чиний өмнөөс ажиллахгүй заяа тэр чи нэг хэрэгтэй нэг мөнгө гэж харж байл хэрэгтэй чам нөхөл гэж харна штэ хөгжлөөр ярьж л та үнэн л үстэй чи ингээд нэг fucking 1000 гоо зүтэй чи гоо зүгээрээ ингээд бусдыг манипуляц ингээд болох гэж оролдож ивэл заяа би үнэхээр ингээ гоо зүтэй болохоор би энэ зал ингээ чаал өөртөө татал өөр хүмүүст ингэж ажилуулаад ингээ шаа. Наа чи манипуляц байгаа зүтэй. Би гоо зүтэй битгий бай гэж хэлээгүй шүү. Гоо зүг харин ашиглаад бусдаас юм авах гэж одоо манипуляц болохыг чинь л харин би шүүмжлээд байгаа. Гоо зүтэй хгүй шүү дээ. Тэр гоо зүг чинь чамд итгэл найдрыг бэлэглэнэ. Тэр гоо зүг чинь чамд ингээ юу гэх гой юмнууд өгнө. Гэхдээ тэрнгөр заавал ингээ хүнээс юм авах гэж одоо манипуляц болох ч л асуудал واخгүй. Тэр эмгтээлэг энергиэс сэргээл хүн болгоныг өөрийнхөө өмнөөс ажилуулна гэдэг чинь манипуляц л байгаа зү. Мөн л ирчүүч гэсэн адилхан штэ. Чам ингээд нэг эрх мэдэл инээтрээр ингээд нэг хүүхэн өөртөө найрах гэдэг байгаа байхгүй. Болохгүй штэ бас. Эсвэл ингээд бодоод үзье. За би ингээд нэг шин саран дээр манифест ингээ хийсэн. Би 10 сая төгрөг манифест хийсэн. Тэгээд би өнөөдөр яг суглаанаас яг 10 сая төгрөг хожино. Тийм тэнийг үйжлэхгүй ш. Та чи манипуляц болоод байгаа байхгүй. Оноос өчилдөө хэдүүлээ. Тэгэхээр миний ингээд нэг тааттай ингээд манипуляц гэсээр сурцаад гişсэн. Manifestation-ы талаар ингээ хаалцах зүйл нь юу вэ гэвэл нэгт ингээд нэг чи гаднаас ингээд нэг тэр үйл явдал болно гэдэг хүлээн одоо үйл явдал болоо те хий нэгэн чиний амьдрал ирээл амьдрал чи өөрчлөгдөн гэдэг зүйл ингээд төсөөллөөс хайж цаамууртай ханхуу хийжш байдгүй байхчгүй хий нэгэн чамааг ирэнгүүтээ чиний одоо трама те эдрий чи ингээ имчлэн гэж байхгүй чи наад трамад чи өөр л уучраа болсон шүү дээ. Хий нэгэн чамааг одоо юу гэх гарч ирээл те амьдралыг чи 360 өөрчлөн тийм байхгүй тийм бас байдагчгүй чи өөрийгөө л өөрчлөхгүй чи өөрийгөө л ингээд юу гэх амьдралах уу болгоё ухаалаг амьдрий гэдэг чи тэр чи өөрөө л гаргаж тэ хин чиний өмнөөс оролцохгүй байхгүй юу тэрийг сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй дараа нь ч тэ ингээд нэг эцэд ямар үед гарч ирдэг вэ? Бид нэр өөрсдөө өөрчилсөн үед л гарч ирдэг. Үнэн шүү дээ. Бодоод үзье л та. Би хуучин ингээд нэг айгүй олон ажил хийж байлаа. Клиентэнтэй бизнес хийх гэж оролддог байлаа. Клиентуудаа дуудаал яаж шаад. Гэтэ би өөрөө ингээд нэг амар манипуляц хөрнөл байсан л хэвгүй юу. Тийм за одоо энийг ингэж байгаа л ингэж юмаа тайлбарлаад энэ султал ингэж ингээл ингэж жаад энийг зөвшөөрөл ингэж шаадгал хийсэн байхгүй юу. Нэгт. Яа тэгэхээр болох л хэрэгтэй юм байлаа. Тэгээ бас ингээд яг би мэдчихээн.
санхүүг амар дарамтанд орсон үед. Бүх юм чи ингээд нэг хөмөрцөн үед штэ тий. Чамаас ингээд ямар ч хөдөлгөөн гардггүй сквал чи нэг ичэд найдаад ингээд ингээд суучлагч би мэдчихээн. Угаасаа би энийг ч гэсэн туулж исэн. Гэхдээ эртөөрөө хизээ нэг цагт alright. Би энэ мэдрэл мото нөхцөлийг бүрдүүлсэн чи би одоо энийг ингээд засаж чадна. Магадгүй би хаях стаминуудаа хаяа. Магадгүй би өөрийгөө шинжлэх стаминуудаа шинжлээ. Тэр ичэд нэг ингээд найдахын хооронд зүгээр өөрийнх нь тэр нэг мэдэрч байгаа байдал, өөрийнх нь тэр амьдралдаа хичээж байгаа байдалтай л найдсан дээр л үгүй дээ. Тэг ичэд нь гарч ирэх бол гарч ирнэ штэ. Заавал тэр болгон дээр хизээ хаана яаж гэж бодоод яах юм. Тийм үстэй. Тэгээд би өөрийгөө бас ингээд нэг юу ч бод хэлээгүй. Амар эд баялагтай хүн гэж бол хэлээгүй. Би зүгээр тухтай хүн гэж бол хэлж чадна. Надад ч гэсэн хаяад одоо шилбэл нэг хэмжлэгүүдэд төлөх үед байдаг. Зарим нэг кейс ингээд нэг нурж ундаг. Пиццтал болдог. Надад ч гэсэн хаяад ганц хоёр проблемд гарч ирдэг. Гэхдээ би хизээч ингээд нэг өөрөө хүнтэй харьцуулахаа болсон байхгүй юу? Тэр өнгөрөх жил хагас өмнөх тэр нэг уналтыг давж байгаа штэ. Би зүгээр яг өөрийнхөө амьдралаар л амьдарч сурсан. Би хүнд атаархаа болсон. Зүгээр л окей. Хөл. Хүнийг өөртөө жишгээ болсон. Яа тэгвэл ингээд би эндээ ингээд өөрийнхөө амьдралыг бүтээсэн амьдрал гоё л биш үү? Тийм. Надад одоо яасан ч гэж одоо флекс тхээ. Тийм. Хамгийн гол нь ингээд нэг чи зүгээр л ингээд төсөөлөөд. Би бас нэг хит ийм тэр бомб найзуудтай уулзж ийсэн. Тэд нар одоо шилбэл ингээд мөнгөний амар ингээд anxiety буюу стресстэй байгаа байхгүй? Гэхдээ миний ч амар жижиг гэн бизнес шүү дээ. Надад ч гэсэн хайд стресс гарч ирнэ шүү дээ. Гэхдээ би 50 байж чадаад байгаа байхгүй юу? Peaceful байж чадчихэв. Би өөртөө итгэж чадчихэв. Хинээс ч ингээд тосламж ингээд нэг ирэл хийхгүйгээр, энийг ч манипуляц болохгүйгээр би зүгээр ингээд өдөр тутам хийх ёстой зүйлүүдээ хийгээд шаардлагатай тохиол үгээ хэлээд тийм. Хоёрдээ нэгтэйгээ явж чадалаа байхгүй юу? Тэгэл ингээд маргааш яах бол нөгөө төр яах бол гэдэг айц байхгүй надаа. Маргаашийн асуудлыг би өнөөдөр шийдэж чадахгүй бол маргааш нь орхичил гэждэг юм одоо нэг юм vibration тэл болсон байхгүй бас ингээд юм бодолтой. Тэгээ би энийг зүг гэж бас хэллээ. Гэхдээ өдрийн төгсгөлөхэд би инх тайвныг ямар ч цаг үед хамгаалж сурсан. Миний хувьд бол тэр инх тайван байдал, anxiety бага байгаа байдал. Тэг өөрөөсөө ихтгэлтэй байгаа байдал. Энэ зөв миний ингээд priority буюу чухал асуудал болсон. Миний даасан хит байх нь хамаагүй. Харин миний өөртөө ихтгэлтэй байдал. Амьдралаа нэг босгоч доо тий. Тэ. Хүнээс нэг царайчлахгүйгээр нэг өөрөө юмнуудаа гоё болгоч доо гэдэг энэ чадамж энэ надад бүрдсэндээ л би ингээд нэг юу юм баярлж байна. Тэгэхээр ингээд нэг юу вэ гэвэл ч тийм ингээд нэг хүн болгон өөрөөр замаас эхэлдэг, хүн болгон өөрөөр гарцаас эхэлдэг гэдгийг анзаарах хэрэгтэй. Мөнгөтэй байлаа гэдэг ингээд нэг тэр асуудал ингээд шийдэгдэх гэсэн үг бол биш байхгүй юу? Чи хухаа ядуу байсан ч гэсэн шүү дээ тийм. Just бос чадна. Тийм. Тиймээс ингээд нэг юу вэ гэвэл ч тийм бид нар ингээд яг энэ дотоод ертөнцөө ингээд нэг өөрчлөхийн хажуугаар дотооддоо их тайван байд сурч дотоод ухаалаг байд сурахын хажуугаар давхраас ингээд нэг бид нар гаднах ертөнцтэй дийл хийх хэрэгтэй. Бид нар өнөөдөр ингээд нэг хийх ёстой ажлыг тэдний хийх хэрэгтэй ах. Төлөх ёстой нэхэмжлээ бид нар тэрийг төлнө. Тэ? Хойпонтой хэрэлдэх шаардлага бол хэрэлдэх хэрэгтэй ах. Хойшоо суугаад яах юм? Гол нь ингээд миний ингээд сэдвэр та бүхэнтэй хуваалцах эцсийн ингээд дүнлэний өгөөл хизээж битгий бусдыг буруудаг. I know. Ялангуяа яг энэ эд зовж байгаа эд шаналтай үед ингээд нөөс хүн болгонд буруутай шиг харагдчихлаа. Гэтэ тэрнээсээ давсны дараа ингээд яг өмнө хүн болгон том хүний ингээд нэг арьсан сууж байгаа жоох хөвгтүүд л байхгүй юу? Миний энэ царайны цан жоох хөвгтлөө ч л байгаа шүү дээ. Өөрөө хийгээгүй ч юм зарим нэг тал дээр. Тиймээс ингээд нэг тэр болгон дээр уурлал нэрвтэл энэ писта гэж бодсны орон зүгээр заацсан. Би эндээ сурах юмас сурч хийх системнүүдээ хийчээ тэгээ урагшлаа. Зүгээр л урагшаа.
Чи заавал би энэ л ингээд төвшин төрчих юм бол амьдрал гоё болоо гэж бодох бас expectation ч ингээ айч. Хизээ хаана яаж ингээд нөгөө юу гэх гоё чид болоод тэр нэг шин сараар ингээ хийсэн manifestation биелэх бол гэдэг төсөөлөл хайч. Зүгээр одоо байгаа амьдралаар л амьдр. Одоо яг чамд юу хэрэгтэй? Одоо чамд ингээд нөгөө мөнгө нь байна тэгвэл эрүүл мэнд чигцүүл эрүүл мэндээ л анхаарна шүү дээ. Одоо чамд эрүүл мэнд байна гэхдээ ажилчийн асуудал байл ажиллаа л хийн шүү дээ. Аль аль нь байла хайрчин асуудалтай бол хайрын тал руугаа л орно шүү дээ. Яг одоо ингээд нэг awareness боо яг одоо чамд яг юу ингээд нэг хэрэгтэй, юуг хийх хэрэгтэй гэдэг сэдвэл чи ингээд мессеж олж авал тэрийгэ хөгжүүлэл засаал. Өөр дүнгээ хайчихгүй. Тэгээ нөгөө manifestation хэр хүмүүс нэг юм залхуурдаг хандлагатай болчиход идэм байлээ би анзаарсан. Тэ? Би ингээ manifestation чинь ингээд нэг хүсүүсгүй миний араас л ингээ хүрээд ирнэ болоо л ирнэ. No. Гэтэ тэдэн сая төгрөний өртөө ингээд нэг цэцэг сарил ингээд сууж хахад ингээд нэг хин чиний өмнөөс ингээд данслууч мөнгө хийгээд явах байна. Чи ажиллаад ядаж нэг cash flow болоод нэг өрөө төлөөд нэг амьдралхөө босгохын төлөө явна гэсэн чи хүлээх гэхгүй юу? Болохгүй юу? Окей. Иймэрхүү зүйлийг ярих юм да тэгээд stabilist энэ бол ялч том сэдв. Энэ том сэдв би одоо тэгээд хувааж ярихаас өөр аргагүй. Гэтэ би яах нь холбогдчихлаа таадтай.